ард иргэдийн усны эрүүл ахуйн шаардлагын талаараас асуух гэсэн юм а. Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл өндөр байна. За тэгээд ер нь усны энэ эрүүл ахуйн шаардлага хангасан хангаагүй дээр бас нэлээд эргэж шөмжлөлтэй ханддаг. Тэгэхээр яг ард иргэдийн хэдэн хувь нь энэ эрүүл ахуйн шаардлага хангасан усыг хэрэгжилж байна вэ? Ийм тооцоо судалгаа байна уу? Гэдгийг асуумаар байна. За дээрэс нь энэ аж ахуйн нэгжүүдэд бас энэ үйлдвэрлэлийн зориулалттай усыг нь яг одоо нийлүүлэх тийм бодлого байна уу? Саарл ус хэрэглэх байдлыг одоо яг хэрхэн яаж дэмжиж байна? Өнөөдрийн байдлаар энэ аж ахуйн нэгжүүд хэрэглээнийх нь хэдэн хувь нь саарл ус болж чадсан бэ гэдгийг асуумаар байна. За мөн энэ ус бохирдуулагч их усүрүүд байгаа. Энийг хэрхэн багасгаж ямар үр дүнд хүрвэ? Янз бүрийн одоо энэ ариутгал цэвэрлэгээний технологийн дэвшиллийг одоо хэрэгжилж байна уу? Эсвэл зүгээр гол ус руугаа ингээд цэвэрлсэн болоод хийж гэнэ үү гэдгийг асуумаар байна. Тэгээ ер нь энэ судалгаа шинжилгээнийхээ зардалд хэр их мөнгө зардаг юм бэ? Яг энэ усны эдийн засаг үр ашгийг дэмжих чиглэлээр. Яг тэгэхээр бид энэ шинжлэх ухаанч бодлогогүйгээр ер нь энэ усны асуудлыг бас зөв зохицуулж чадахгүй хаа. Тэгэхээр энэ дээр зардал мөнгө гаргадаг юм уу? За хамгийн сүүлчийн асуудал энэ Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн шинжлэх ажил ямар төвшөнд явж байна?